За сар болгон бол манай Гээгцэн түүх подкастаар ямар нэг түүхэн Баатрын намтрыг ярьдаг. Тэгээд энэ удаад та нэг Твиттерээр нэг шуугуулад нохоо шуугуулад байгаа нэг шиг. Хоёр юг хүний талаар ярилцъя гээд. Тэгээ нөгөө дараа сарын дугаар дээр Сүбэдэ Баатрын намтрыг ярих уу, Хайдуу хааны намтрыг ярих уу гэд. Тэгээ хүмүүс ингээд янз бүрийн санал хэлээд тэгээд харин санал асуулга явуулаад тагсан чинь 65% Сүбэдэ Баатрыг дэмжсэн л тээ. Тэгээд өнөөдөр Сүбэдэ Баатрыгаа яри. Хайдуу хааныг дараа сард ярьж болно шүү дээ. Бас их гээгдсэн түүхтэй хүн. Бас сонирхолтой чадах уу? Чаднаа. Тийм үү. За тэгвэл Сүбэдэ Баатар ч гэсэн бид нар л одоо ингээд мэдээд байгаа юм шиг санагдаад байгаа боловч бас их гээгдсэн түүхтэй юм шүү дээ. Яг хөө түүхэнд бол одоо ихэнх түүхэн материалууд дээр чинь Зэв Сүбэдэ нар гэдэг дандаа холбоотой. Нэг хоёр дандаа ч яг ихэнх төлөө. Хоёрд нь нөгөө Калка голын тулаан гэдгээр Сүбэдэ Баатрын нэр нэлээ явдаг. Хоёулаа нөгөө Калка гэх юм уу, Халхаа гэх юм уу ямар нэг байдлаар энэ тулааныг өмнө ярьж исэн. Тэгэхдээ нөгөө өнөөдрийн сэдвээ халаахын тулд Калкаг нэг товчхон дуртахад. Калка холбоотой Сүбэдэ Баатрын намтарт бол болж өнгөрсөн 65 их тулааны нэг нь ер нь бол. Тэгээд яг нөгөө дэлхийн түүхэнд Калка гол гэж бичсээр угаад нэг л ийм л тулаан хийж ялцсан юм шиг ойлгогдоод өнгөрсөн байгаа. Энэ Сүбэдэ Баатар гэдэг хүн маань бол нэгдүгээрт 33 үндэстнийг 20 аян дайнаар номхотгож 65 шийдвэрлэх тулдаан хийж. Тэгээд яг тэрэнд нь нэгэнд нь ч ялагдаагүй гэж үздэг хүмүүс бий. Нэг хоёр дээр нь ялагдсан шүү гэж үздэг хүмүүс бий. Калка гол гэдэг бол нөгөө хевчаагуудыг хөөж явж хагаад баруун зүг рүү хийсэн анхны одоо аян дайн штэ. Энэ аян дайны жоохон төгсгөл хавьд Оросын бүх вангуудын цэргийг буцсагсноор л алдарт гарчаад байгаа хэдэлтэй. За Сүбэдэ гэд нэр нь Сүбэдэ мөн үү гэдэг нэг маргаантай асуудал байдیں۔ Хоёрд нь нэлээд олон маргаантай асуудал гэж байна. Хоёрд нь Сүбэдэ гэдэг олон газар тулцсныг харахаар нэг биш хүн юм шүү гэдэг. За угсаа гарлын хувьд бас энэ хүний чинь туваачууч булаацалтаа, уран хаачууч булаацалтаа. Тэгээд ер нь бас дахиад Монгол хүмүүн үү гэдэг нэг юм сэдвүүрөө нэлээд яваад байдаг. Угсаа гарлын талаар нь хэлвэл юу л да эхлээд хоёулаа энэ Сүбэдэ гэдэг Баатар бол ийм айгүй их гавьяатай олон аян дайн хийгээд ялалт байгуулсан. Ер нь Монголын эзэнт гүрнийг байгуулалтсан гол хүмүүсийн нэг штэ. Тэгсэн мөртөө нэр нь тодорхойгүй. Одоо эрдэмтдийн дунд бол маргаан одоо болтол байгаад байгаа. Жишээлбэл одоо энийг судлаад бүр ингээд тусдаа ном бичсэн Валерий Слиговский билүү дээ. Башкирийн нэг эрдэмт юм би. Тэр бол энэ бол одоо яхаар байхгүй Сүбэдэ гэд. Одоо энэ бол ийм хүн байгаа юм гэдэг. Нэр нь Сүбэдэ. Нэр нь Сүбэдэ энэ бол одоо жарчуудаа дарахны хөөхд, уран хаан жарчуудаа дарахны хөөхд юм аа гэдэг. Гэтэл Сүбэдэгийн намтрыг судлаад ингээд хоёр зөрүүтэй намтар гараад байгаа. Тэгээ тэрнээс ч болж эн чинь нэг биш хоёр хүн юм биш үү гэдэг яриан гараад байгаа юм тэр байхгүй. Гэтэл Европын их сургуулийн эрдэмтэн судлаач Стефен Поу гэж хүн энэ хүн бол Сүбэдэ Баатрын хоёр намтар тэгээд энэний аль нь үний юм бэ, аль нь худлаа юм бэ гэсэн ном бичсэн байна. Тэр номон дээр болволгүй энэ Сүбэдэ гэдэг үг нь бол тухайн үеийн уранхай аялганд бол цэргийн зөвлөх гэсэн үг байна. Тийм учраас нэр нь энэ чавархан юм байна гэд бичсэн юм гараад ирж байгаа. Тэгээ одоо яг жинхэнэ нэр нь чавархан юм уу, Сүбэдэ юм уу ойлгомжгүй. Гэтэл одоо зарим нь болохоор энэ жарчуудаа дарахны хүү, уранхайн жарчуудаа дарахны хүү гэд бичсэн юм гараад ирж байгаа. Гэтэл Юан улсын сударт Сүбэдэгийн аавыг бол хаван гэдэг хөөн гэж бичсэн хэсэг таараад байгаа. Тэгээ одоо эцэг нь жарчуудаа ч юм уу, хавнан ч юм уу бас мэдэгдэхгүй. Ийм юмнууд харагдаад байгаа. Угсаа гарлын хувьд дахиад өөр
Гэхдээ яг ер нь бол энэ чинь Уранхай аймгийн хүн штэ. Энэ Рашид эдний судрын чуулганд бичгтээ бол Уранхай аймаг одоо монголчуудын домгоор нөгөө иргэн хунгаас гарсан гэдэг штэ тий. Тэгээд иргэн хунгаас гарахын тулд нөгөө төмөр уулыг хайлуулах гээд дархны хөөргөн гэж хөөргөдөхөд Хятад аймгийнхантай хамт Нухуус аймгийнхан, Уранхай аймгийнхан дархны хөрөг хөргөцсөн гэд бичсэн байгаа. Тэгэхээр зэрэг их дээр үеэс монголчуудтай хамт одоо Уранхай гэхээр туваг бодоод байна шүү дээ хүмүүс. Гэтэл эдгээр чинь онон мөрөн хавар амьдарч исэн. Одоо ийм овг аймаг болоод харагдаад байгаа юм. Энэ юугаар Иван улсын сударт билүүдээ энэ Сүбэдийн элен цэцэг Нэрби гэж хүн. Энэ бол одоо Чингис хааны элен цэцэг Тумбнаа сэцэнтэй их дотн явсан энэ гээд эдгээр бол 5 үеэрээ их дотн явсан улсууд гээд бичсэн байгаа. Тэгэхээр зэрэг юм шиг одоо Стивен Поу их доглонгол бичсэн байл л дээ. Монголын морин цэргийн нэрт жанжин цаатан туваачудаас гарна гэж ер нь юу гэдэг. Энд бол одоо насан туршлаа морин жүзээгөө таварш байсан биз дээ гээд. Ингээ бичээд байгаа. Яг Стивен Поу үзэхдээ бол энэ Уранхай гэдэг аймаг бол адилхан малчин, мал малдаг, морь ундаг аймаг байсан юм байна гэж. Энэ нэг би бас үндэслэлтэй юм байна гэж бодоод байгаа. Яг гэвэл нууц товчоог уншиж байхад бол нөгөө 1207 онд төлөө зөвч чинь нөгөө нэг ойн иргэдийг очиж юу хийж байгаа шүү дээ тийм нөгөө Монгол улсад нэгтгэж байгаа шүү дээ тийм. Тэгээ тэрэн дотор ч Хабханаас ямар аймагчуд тэгээ Тубас гэж аймаг байгаад байгаа. Тэгэхээр би тэрийг бол одоогийн Туваа нарын одоо элэнц нар нь байна гэж. Тэгээ дараа нь Уранхай нар очиж холилдоод тэрийг Уранхай хязгаар гээд нэрлээ. Тэгээд нэг Туваагийн тухай ч тэр ярихдаа эн чинь 3 хөшүүн Манчиг Уранхай 4 хөшүүн Монгол Уранхай гэж яриз тэр холилдсон үссэн. Тэгэхээр одоогийн Туваачууд бол Сүбэдбаатарыг манай гаралтай гэж хэлэх нэг үндэслэлтэй биш юм ач гэж хэлэх нөгөө үндэслэлтэй л болчиход байгаа юм. За түрүүн хэлсэн Монгол их улсыг Монголын их эзэнт гүрнийг байгуулахад гол оролцсон баатруудын нэг гол дүрийн нэг. Тэгээд Тэмүүжинтэй буюу Чингис хаантай яаж анх нөхөрлсөн бэ? Эн чинь нөгөө нэг Чингис хааны хамгийн анхны нөхөр зэргүүдийн нэг нь Уранхай зэлмээ штэ. Энэ бол ягарах байхгүй зарчуудаа дарахны хүү. Нууц товчон дээр бол зарчуудаа дарахны ганц хүү гэж бичсэн байдаг. Тэгэхээр Сүбэдээ дүүн биш юм болов уу гэж бодоход хүрэж байгаа. Тэгсэн мөртөнд өөр нэг хэсэгтэр болохоор 1189 онд Уранхайд дугаас Чавархан Сүбэдээ нар Уранхайнаас хагасж ах зэлмэд ирж нийлэв гэсэн баг. За яг гэхдээ тэр ах гэдэг бол бас яг төрсөн ах нь ч юм уу үеэл ах нь ч биш болно л доо тийм. Ийм юутай тэгэхээр ер нь бол энэ ч өөр 1175 онд төрсөн хүн. Одоо Сүбэдбаатар гэдэг маань. Зарим хүмүүс 76 он ч гэдэг. За тэр 75 76 оны үед төрсөн. Тэгээд мань хүн чинь 14 настай байхдаа 1189 онд одоо ах зэлмээгийн дэргэд ирж Чингис хааны одоо нөхөр цэрэг болж ирж нийлж байгаа. 14-төд. 14-төд. Энэ тэгээд яг мэдээж тэр чинь юу штэ одоо зүгээр нэг 14-төд хүн ч одоо том баатар болов уу л байгаа штэ. Юу ирж зүгээр Чингис хааны цэрэг л болж байгаа байхгүй. Тэгээ энэс ч хойш за хэд хэдэн том дайн тултанд мань хүн гавь агуулсан гэд бичсэн баг. За эхнийх нь бол татарын мэгүжин сүлтийг дарахад гавь агуулсан. Зарим нь бол Баатар гэдэг нэрийг тэгээд авсан гэж. Энэ нөгөө мэгүжин сүлт татарууд чинь нөгөө зөрчтийн Вангийн жинсааны цэрэгт туугдаад улцголын хөндөөгөр ингээд Монголын нутг руу орж ирэхэд нь Ван хаан Тэмүүжингийн цэрэг хоёр чинь тосч аваад байлдаад тэгээд тэр үед бол нөгөө мэгүжин сүлтийг алсан хүн нь бол Сүбэдбаатар гэж. Тэгж тэмдэглэгдсэн байгаа юм. Тэгээд тэнд зарим нь бол юу яасан ингээд Баатар цолыг авсан гэж. Дараа нь 1203 онд нөгөө хин Тэмүүжин чинь
Ван хаан хин хоёрт, Жамх хоёрт буцахагдаад тэгээ бүр ингээд зүүн Монгол руу зүгтаагаад Балжин нуурын эрэхт очисон гэж. Тэгээ тэгж ядарч яхад нь Сүбэдэ эцэг тэр хавн гэдэг хавн ч юм уу хавл ч юм уу янз янзэр бичиж байгаа. Тэр бол ингээд сүрэг мал тууж очисон гэд энэ Юан улсын сударт гардаг баха. Тэгээд ингээд очиж явахад нь замд нь дээрэмчд малын дээрэмдэх гэж оролцсон. Тэгэхэд бол Сүбэдэ Чавархан хоёр. Альсвал Чавархан Сүбэдэ. Тэр бас их ойлгомжгүй. Энэ хоёр одоо нөгөө юунуудыг тэр дээрэмчдийн буцахад мал сүргийг ингэж одоо чөлөөлөө тэгээд Чингис хаан дэрж одоо мал сүргээ авчирч тушаасан гэж. Тэр бол одоо эзэн хаан бол их ядарч ирсэн үе шүү дээ. Нөгөө хэрэгдүүдэд буцах чад хөгжиж дугадаад. Тэгээд тэрэнд нь бол Чингис хаан их таалархаж Чаварханагийн зуутын дараагаар Сүбэдэг бол хишгтэн зэрэгт оруулсан гэж. Тэгээд чинь тэрний өмнө бас нөгөө мөвичээс үлдээ алхад оролцсон их том гавьяатай ийм байсан гэж. Яаж юм тэгээд бас түүхчдийн судалгаагаар бол энэ үед Чингис хаан бас Сүбэдэг өөрийнхөө хөвүүдийн халамжлан хүмүүжүүлэгчээр тавьсан гэж. Тэгэхээр 1203 он гэдэг чинь Сүбэдэ 20 чинь 75 он төрсөн шүү дээ. 28 настай гоц. Тэгэхээр зэрэг тэр үеэс Чингис хаан бол энэ ер нь юмтай хүн байна шүү гэдгийг л харсан байж таарах гэдэг. Ишгтэн зэрэгээ болгоод тэгээд хөвүүдийнхэн багшаар тавьчихна гэдэг чинь. Ингээд 1206 онд Чингис хаан ч одоо нөгөө хамаг Монголын хаан болоод бүх Монголын их хаан болоод Чингис хаан нэрийг авч штэ. Тэгтээ Сүбэдэд бол өөрийнхөө одоо хүслээр мянган бүрдүүлэх эрх өгч байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо их л эрх мэдэл бол эрх мэдэлтэй өөрийнхөө хүслээр гэдэг чи одоо чи ингэ явж байгаад энэ хамгийн сайн зэрэг энэ хамгийн сайн зэрэг гэд мянган зэрэг авахгүй ч өөрөөр шилмэл мянган бүрдүүлэх эрхийг мань хүнд өгж байна. Тэгэхээр мань хүн бол их дотн байжээ гэж ингэж харагдаад байна. Тэгээ тэр үеэс эхлээ Сүбэдэ чинь Чингис хааны дөрвөн нохоо нэг гэж тооцогдож эхэлсэн. Хоёр асуулт. Хишгтэн зэрэг болсон гэхээр хишгтэн зэрэг чинь ямар үүрэгтэй байсан бэлээ? Яг түүхэн тэмдэглүүд байгаа. Гэхдээ нөгөө залуучуудаа тодорхой болгохнээс хоёрд нь дөрвөн ноход гэдэг нь ямар утгатай байлаа гэдэг. За юу гэж хишгтэн зэрэг гэдэг бол одоо ингээд Чингис хаан ч мэдээж олон зэрэгтэй байж болсон байж таар тийм үү. Тийм дотроос хамгийн эхлээд 150 хүн ялгаж аваад тэгээд эхлээд тэд нар чинь нэг тийм харуулын үүрэг гүйцэтгэдэг бие хамгаалагч цэрэг шиг эхэлж байгаа. Тэгээ өдрийн харуулууд нь турхагууд, шөнийн харуулууд нь хэвтүүлүүд гэж хоёр хуваагаад тэгээ Сүбэдэ бол турхаг болсон байна. Өдрийн цагт хааны бие хамгаалж идэг. Тэгээ хоёрдугаар твшигтэн цэргийг бол их хааны зөвшөөрлгүйгээр хүн шийдэж болохгүй. Тэ сүүлийн нишгтэн цэрэг чинь түн болж одоо өргөдсөн л тоон. Тэгээ энэ бас манай түүхэнд биднийг судлаагүй үлдээсэн сэдв байна гэж надад харагдаад байна. Яг бол Чингис хаан чинь өөрийнхөө ингээд мэдлэлд орж байгаа овг аймагуудаас хамгийн шилдэг гэрчүүдийн нишгтэн цэрэгт авна гэдэг. Тэгээд байгаа. За чи тэгээд аймгийн хамгийн шилдэг цэрэг хэн байх вэ? Хамгийн ихэнд. Ноёны хүү байна шүү дээ. Тийм ээ? Тэр мал маллахгүй шүү дээ. Ноёны хүү чи өдөржингөө байлдаад л цэргийн сургууль хийгээд байгаа юм чинь хамгийн шилдэг хүн байж таарна үстэй тий. Тэгээд тэр чинь хишгтэн цэрэг Чингис хааны хажууд хүрээд ирж байгаа байхгүй. Чиний хүү Чингис хааны хажууд албаах болцсноос хойш чи ер нь элдв янзын юм бодох боломж их бага болчихж байгаа үз. Тэгээд ингээд айгүй гоё нэртэй барьцааны хүмүүс бас тийм бий болж байгаа байхгүй. Нөгөө талаас хишгтэн цэргийг үйлдсэн одоо ялыг зөвхөн төмтийн ноён шийднэ гэсэн бас юм байгаад байгаа. Одоо нэг мэдгүй 100-ийн ноён шийддэг байсан бол тэгээд нэг овгийн ахлагчийн хүүхэд явж байгаа сахилга гутангууд нэг 100-ийн ноён урж ирээд чи зэргийн сахилга гут алдлаа гэж толгойг нь авчвал нэг аймаг тэнд буслаг гаргана хүүгийг алчглаар. А гэтэл төмтийн ноён гэдэг чинь улс төрч байхгүй. Асар том захиргааны одоо манай харуул одоогийн бидний ойлголтоор бол аймгийн засаг дарга шүү дээ. Тэр хүн чинь бол шидэхээс өмнө бодно шүү дээ. Байж. Энэ нөхрийг чинь цаазаар авчвал тэр аймаг буслаг гаргаж мэдэн шүү гэдэг ч юм уу те. Тэгэхээр зэрэг бас тийм онцлог байгаад байгаа. Чингис хааны дөрвөн нохой гэдэг бол Монголын нууц төвчөнд
гардаг ойлголт. За энэ бол одоогийн бидний ойлголтоор бол тусгай зэрэг гэх юм уу да. Дөрвөн хүлэг баатар гэж тустай ойлголт яваад байгаа. Дөрвөн нохос гэж тустай ойлголт яваад байгаа. Дөрвөн хүлэг баатар гэхээр хамгийн ойр дөрвөн сайдны юм байна гэж ойлгохоор. А дөрвөн нохос гэдэг нь бол байлдааны хамгийн ихэнд явдаг, тусгай өрг гүйцэтгэдэг, онцгойлон бэлтгэлтэй. Тэгээ энэ дэр нууц товчон дэр нөгөө 8-ны Таян хаантай байлдаад тэгээ Таян хаан ч нөгөө Нахуу гүний уулан дээр очичоод ингээд Монгол хамаг Монголын цэрэг ирэхээр жамхагаас асуугаад байгаа шүү. Үгүй тэр хамгийн ихэнд явж байгаа манай харуулыг хөөж туугаад барь жижиг гээд яваад байгаа баясалдаж ирж байгаа гэж бүр хэлж байгаа шүү. Энэ юу нөхдүүд вэ гэдэг. Тэгтэн би энийг юунаас нууц товчоноос нь уушаад хэлье да. Тэгсэн жамхаг тэгж байгаа. Тэмүүжин анд минь дөрвөн нохойг хүний махаар тижээж гинжилж уйдаг үлээ. Бидний харуулыг үлдэн хөөж айсан тэд уйрхав. Тэр дөрвөн ноход болвос ширмэн дөмөр магнаатай, цүүцэн гшуутай, шүвг хэлтэй, төмөр өр зүрхтэй, илд ташууртай, шүүдрийн усыг идэж хий салхийг унаж явмүй. Алавдан байлдах өдөр ард хүмүүсийн махыг идмүй. Хүрлцэн байлдах өдөр хүний махыг хүнс болгомүй. Гинжнээсээ мултраад идүүгээ уяанда баригдан хилэгнэж байсан тэд ийхүү баясаж ам шүдэ шилэмдэн айсуй. Тэр дөрвөн нохос химбөө хэмээвээс зэв хувлаа хоёр зэлмээ сүбэдэ тэд дөрвөн бүү гэж. Шууд утгаар нь одоогийнхоор түүх мэдэхгүй шууд наа чи каннибализм л яриад байгаа. Яг тэр юу яаж байгаа бах л та үлгэрлэж хэлж байгаа байх л та. Тэгвэл одоо Чингис хааны хамгийн дотн тусгай өөр гүйцэтгэдэг дөрвөн юу байгаа шүү дээ. Энэ зэв бол ойлгомжтой. Энэ нөгөө 6-тай гэж нэртэй хүн Чингис хаантай аль толготойд билээ хүзүүг харваа тэгээд дараа нь Чингис хаан амийн өршөөгөө чам зэв гэдэг нэр өгөөгээд Хублээ бол барласын том ноён. Энэ хүн бол их олон жил Чингис хааны дэргэж явсан баг анхны нөхөр цэргийн нэг за зэлмээ ойлгомжтой. Урайн хаан сайн зэлмээ тэ тэгээд сүбэд энэ дөрвийг хэлж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн хүн бол одоо яг тэр тусгай үүрэг гүйцэтгэдэг. Улсууд наа дөрвөн хүлэг баатар гэвэл тэгээд нөгөө Борчи, Борохул гээд тэр улсууд ч н орж ирнэ шүү дээ. За ингээд аймагуудыг нэгтгэхэд бол бүх үйл ажиллагаанд нь ажиллагаа процессд нь операцид нь бүгдээрэнд нь сүбэдэ оролцсон гэж хэлж болох нь. Тэг. За одоо ингээд Монголын их Монгол улс байгуулагчлаа. Хамаг Монгол улсаас томроод. За одоо бусад их гөрнөттэй толдож эхэлж байна. Энэ дээр Сүбэдэ Баатар бас оройлон манлайлсан билүү. Тэ энэ үеэс эхлээд Сүбэдэ Баатарын одоо яг цэргийн жанжны юу н эхэлж байгаа юм л да. Энд чинь 1211 онд Алтан улсыг дайлармордсон шүү дээ. Тэгэхэд бол Мухалай Зэв хоёрын хамт Сүбэдэ бол төмтийн ноён болсон байсан үе. Тэгээд тийшээгээ дайнд мордсон. Энэ Хуанжоо гэдэг хотын хэрмэн дээр хамгийн түрүүлж гарсан гэж. Тийм учраас Сүбэдэд Баатар цол болгосон юм а гэсэн. Тийм судрын тэмдэглэл байгаа юм. Түмэн цэрэг гэдэг нь одоо ихэр нэг арми өдөр. Нэг корпус шүү тийм 10,000 цэрэг гэсэн үг шүү дээ. Яг 10,000 ч ус биш байсан баг. Төмт гэдэг бол бас засаг захиргааны нэг ч байсан л да. Тэгвэл эн чинь төмтийн ноён болцсон байна гэдэг чинь их том жанжин болчиход байгаа байхгүй. Тэгээд ер нь яг мэдээж түүхчд бол Монголын жанжид бол цэргийнхээ ард байдаг. Тэгээд ингээд дохио мөхөө өгөө цэргээ удирддаг гэдэг хад мань хүн чинь 1212 онд Хуанжоо хотыг эзлэхэд хэрмэн дээр нь хамгийн түрүүлж гарсан гэд бичсэн байхгүй. За ийм үзэгдэл бол бас Монгол жанжидын дунд бас байсан гэж харагдаад байгаа. Тошил Рязань хотыг эзлэхэд Рязань хотын хэрмэн дээр хамгийн түрүүлж гарсан хүн бол Мөнх хаан шүү дээ. Тэгэхээр тэр хүн үхээс айхгүй дайрж гарч шүү дээ. Бамян цайзыг эзлэхэд цагаатан хүн мөтгөн бас хамгийн түрүүлж явж байгаа хотын хэрмэн дээр халагдчихсан. Ийм жишээнүүд бол би тэгэхээр зэрэг. Хоёрдугаарт энэ үед алсын байлдааны ер нь арга барил бол маш сайн сууснаа харагдаж байна. 1213 онд Зэв Сүбэдэ хоёр одоо энэ үеэс эхлээд Зэв Сүбэдэ гэдэг тандем бий болж эхэлж байгаа байхгүй. Энэ хоёр чинь ингээд Монголын зүүн зүг рүү гараад Манжуурыг тэр чигтэн хөндлөн нефт гараад Алтан улсын зүүн нийслэл Тунчин хотыг эзэлсэн. Ийм
Тэгээ энэ бол бараг 1200 км урт рейд хийж байгаа байхгүй. Энэ морин цэргийн рейд гэж. Энэ бол ховор үзэгдэл. Эхлээд Томчхон хотын ирмэн рүү дайраад тэгээд нэг эзэлж чадаагүй гэж түүхэнд гардаг. Тэгэхээр зэрэг нөгөө хоёр чинь хоёулаа цэргээ аваад буцаж гин гэсэн ийм дүр үзүүлээд тэгээд Томчхон хотоос 2 өдөрчийн газар хүртэл ухарсан баг. Тэгээ нөгөө зөрчдүүд чи араас нь тагнуулаа явуулаад бүр 2 өдрийн газар руу цаашаа явчихлаа. Монголчууд ялагдаад буцчихлаа гэдээ үрж хоттой баяр хийгээд даалгуудаа хамаагүй хайцсан байж хат нөгөө хоёр ч ерөөсөө оройн бүх зэргүүдийн хөдөлгөөн мөртөө гаргаал тэгэл явдал дундаа хоёр морио ээлжилж ингэж сэлгэж унсаар явал үүрээр унтчихсан хотын хаал нээлттэй хаалгаар цөмрөд ороод ирсэн гэж. Тэгж эзэлсэн гэсэн ийм домгтой байдаг. Тэгээд ийм би бол энэ үед бол зэвэн дарга нь Сүбэдийн орлогч нь маяг явж исэн байна гэж. Яг бол зэв бол Сүбэдийн хот бол нас арай ахмагд олонч танд илүү оролцсон юм хүн байсан гэж. Ийм юутай байдаг. Тэгээд дараа нь эн чинь бүр Сүбэдийн чинь Мухлай зэв Сүбэдийн 3 гол корпусыг командалж явж байгаа 3 баггүй. Энэ 3 чи явсаар байгаад бүр Алтан улсын ихний эсрэг Жундуу хотын хэрмэн дээр тулж ирсэн байдаг л та. Тэгээд Чингис хаан бол 1216 онд Жундууг одоо нөгөө найрандаад Алтан улсын хаанаас баахан алман татвар аваад гүнжээн аваад тэгээд за найрамдлын гэрээ байгууллаа гэд нутаг бутсан. Тэгээд Монгол зэрэгтэй хамт бутсан баг. Энэ бол Алтан улсын дайны ихний шат ингэж өндөрлсөн. Тэгээд Чингис хаан бутсанд бас их шалтгаан байгаа л да. Яг тэгвэл эн чинь их олон бас Монголын нутагт бүх дайснаа дарж гүйцээгүй үе байсан баггүй. Мэрэгдүүд байна. Энэ үед буцахад холдуулсан ч гэсэн нэг Монголын эсрэг хүч байгаадсан араас хойтлоос дайраад орж ирэх юм боломжтой байсан. Тийм учраас ерөөсөө Алтан улсаас буцаж ирсний дараа хин Сүбэдэг мэрэгдийн тогтоо бихий. За тэрний хүү Худуу, Чулуун, Гал тэр үедээ нөхдүүдийг одоо олж ирж устдаг гэж цэрэг өгч мордуулж байгаа. Тэр хэсгийг бол одоо юу хийж байгаа? Ноос төвчөнд их дэлгэрэнгүй бичиж байгаа. Эн чин тогтоогийн хүү Худуу, Гал, Чулуун дэргүүт нь огцом зочин зогтгоодож эргэж харвалцсаар уургаач ирсэн гулан суман даруулсан буг болж одлоо. Жигүүртэй болоод тэнгэлт нисэн гарвас Сүбэдий чи шонхор болон нисэж одож барь. Таруу болоод хумсаараа газар малтаж орвос сарил болгон цохиж ухам малтаж гүйц. Загас болоод тэнгис далайд орвос дэгээ тэр болон дэгээдж авч гэж шиг. Тэгээ эн чин энэ хол газар явахдаа ан ав хамаагүй бити цэргээ бити ядраа тэргээд их урт юу гэж байгаа шүү. Захиас өгч юм. Захиас өгч байгаа. Тэгээ эндээс нэг хоёр юм анзаарагдаад байгаа. Нэгдүгээр уул нь зүүч явж байгаа шүү дээ. Тэ? Уул нь бол хан хүү гэдгээрээ зүүчин цэргээ захирж явах хэрэгтэй байцтэй тий. Тэгтэл Чингис хаан Сүбэдэд захиас өгдөг байхгүй зүүчд биш. Тэгэхээр үнэн хэрэгдээ цэргийн захирагч бол Сүбэдэ болчиход байгаа. Хоёрдугаарт мэрэгдүүд чи ингээд бүр нүүсээр яваад бүр баруун Казахстан хүртэл нүүгээд тэнд очиод Кангли овгийнхантай зэрэгцээд амьдраад эхэлсэн. Тэгэхээр зэрэг тийшээгээ хүрэхийн тулд эн чинь за уугрын дээгүүр гараад харлагын улсыг нефт гараад тэгээ бүр хаа байсан Каспийн тэнгис Уралын нуруу давсан их урт рейд хийж байгаа байхгүй. Тийм учраас Чингис хаан чинь айгүй юу гэдэг вэ? Захиас өгдөг байхгүй чи хамаагүй тэгэж ан аваа хамаагүй хийж болохгүй шүү бодолтой яваарай гэд. Бас энэ замын улс орнуудыг дээрэмдээд дайсан болгох чуваа гэсэн санаа цаана зохицуулаад хэмжээгүй ан ав бити аагийн тий хоол хүнсээ хэмнжээ өнтер гэд. Ийм юмнууд өгöd байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол одоо бас манай хүн чинь нөгөө түрүү зэвтэй хамт нөгөө Манжуурыг асар том 1000 гаруй километр рейд хийсэн гэсэн шүү дээ. Одоо бол ингээ Алтай нуруу даваад бүр Каспийн тэнгис Уралын нуруу одоо Мугажарын уул гэдэг бол Уралын нурууны явсаар гот Казахстаны одоогийн Казахстаны хил дээр ирж байгаа уул байхгүй.
тэр уулыг давах тийм том урт аян хийх гэж байгаа учраас нөхөрт одоо төмөр тэрэг хийж өгөөд тэгээд бас юу яаж байгаа цаад зөрчсөн хүн байвал бидний таньдаг хүн байвал бидэнд ирвэл гэж байгаа. Бидний таньдаг хүн байвал тэнд нь шийдэж байгаа. Бас мань хүн чинь хамаагүй хүн устгаж цаазалж болохгүй шүү гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо тэр тогтооныхын хөвүүдийг одоо бариад авчих юм бол нааш нь авчрах хэрэггүй. Тэнд нь өхөл гэдэг. Тэнд нь авч устгах гэдэг. Тэгээ ийм сонирхолтой одоо их урт аяндаа мань хүн тэр үед хийсэн 1216 17 үед. За ингээд эхлээд Сүбэдэгийн дан дотоодын аймагуудын дан байснаа гинт урт маршрутаар урагшаа гадны улстай дахиж буцаж ирэнгүүтээ дотоодын улстай байж байгаас маршрут нь урт болж байна. Оргон боссон этгээдийг араас нь нэгчээ штэ. Гадны улстай байлдах нэг номерын зорилт биш. Оргож боссон мэрэгдийг. Би нөгөө маршрут байлдааны маршрутыг нэлээд байгаа. Эхлээд дотоодын дан өрнөлөө. Тий, эхлээд дотоодын дан улс гээд гадаадын дан өрнөлөө. Дараа нь буцаж дотоодын дан өрнөж байгаа маршрут нь 1200-аас урт болох юм шиг. Хамаагүй урт болно. 2000 гаруй. Энд чинь Алтай нурууд аваад Казахстаны нутгийг нефт гараад тэгээ бүр Уралын нурууны давж очиж нөгөө Канлын аймгийг чинь барьж явах гэдэг шүү дээ. Тэгэхдээ Чингис хаан нөгөө нэг Алтай улсаас буцсан гэж би түрүү чамд гэсэн шүү дээ. Дотооддоо зохицуулах асуудал их байсан гэж тэр үе чинь ганцхан зэв гэд бүр аманд орчлоо. Сүбэдэг зөвчтэй тэр дайнд явуулж байгаа биш. 20 төмдүүд бослог гаргацсан байсан. Тийм учраас Борхол ноёныг 20 төмд рүү явуулсан. Тийм ээ. За тэгээд нөгөө 8-ны ханхүү хүчлэгчин зугатаагаад хар хятан улсад очиод тэнд нөгөө хааных нь хүргэн болоод тэгээд тун хөдлөх нөгөө хар хятныг үр хааны чинь унгаагаад өөрөө бүр хаан болоод ингээд суудсан байсан. Тэгээд энэ лүү чинь Зэв ноён уугрын Чингаачин соёрыг мартуулж байгаа. Ингээ харах юм бол нөгөө манай дотоодын асуудлыг шийдэж явах зугатаагаа урсан хүмүүсийн араас ингээд экспедицүүд явж байгаа 3 замаар. Тэрний хамгийн урт экспедиц нь Сүбэдэ зөвч 2 явж байгаа юм л да. 1212 онд Баатар цол хөгжсөн нь Алтан улсын дайны шагнал уу? Тий. Баатар цол өгөхөр яадаг. Тэр чи одоо их л том болж гэсэн. Одоогийнхоор одоо ямар ирэмттэй. Одоогийнхтай яаж улсын баатар л болох байх. Биш баатар гэдэг чинь хүн болгон баатар гэдэг цол авахгүй шүү дээ. Үнээр л баатарлсан хүн баатар гэдэг цол авах шүү дээ. Тэгээ дуртай дулдаг болгон нэрэн дээрээ баатар гэдэг үг нэмж. Шагналын материал ингээд өөрөө өргөдлөх хүн баатар цол өгөх юм. Эзэн хаан л өгнө л төдөөс нь өгнө гэж. Тий. За тэгээд баруун тийш явсан маршрутын дан дуусаад өдөр чинь ингээд нефт явсаар угаад за Харлогийн улсыг нефт гараад тэгээд тэр Могожарын уулын урд хэсэг дээр нөгөө мэрэгдүүдийнхээ үлдэгдлийг гүйцээд 2 ч удаа том тулалтай болоод тэгээд мэрэгдүүдээ устгаад Канлын аймгийг буцход тэд нөгөө эвсэд эсрэг зогсож байгаа шүү дээ. Тэгээ тэр хоёрыг буцход тэгээд гал чулуун хоёрыг алаад худууг нь амьдаар нь барьсан байдаг. Энэ худаг охин дөргөн чинь юу байхгүй өгөөдөн хатан болж байгаа дөргөнч тэр мэрэгдийн дөргөн хатан гэдэг чинь. За тэгээд тэнд бол Сүбэдэ үнэхээр одоо хамаалж явсан байх гэдэг нь юугаар харагдаад байдгийг тэгэхээр зүч нэг худуу бол их сайхан мэрэгэн харагдаг хүн байсан байгаа. Тэгээд зүч бол одоо их мундаг сайхан хүн байна. Ийм хүнийг алхад хайран. Тэгээд энийг амийн өршөө ихсэн чинь Сүбэдэ Баатар хаан эцгийнхэн зарилгыг сануулж байгаад худаг цааталсан байдаг. Тэгэхээр тэр чинь эрхэн Сүбэдэд илүү байгаад байгаа үстэй тий. За тэгээд тэр хоёр буцаж явж байгаад Иргиз голын тулалдаан гэж юм болсон. Яг гэвэл нөгөө Мухаммед Шах гэдэг Хорезмын хаан байгаа шүү дээ. Тэр чинь тэр Канлын аймаг чинь миний одоо Харьяаны гэж бодож байгаа хүн байхгүй. Тэгсэн чинь Панк гэдэг нэг бахан монголууд ирээд нөгөө мэрэгдээ буцахдаа Канлыг нь буцах хайчдаг. Тэгэнгүүт Хорезм Шах энэ биш юм аа. Энэ манай одоо Харьяата ард руу халтсан байна. Тэр монголуудыг дарнаа гэдэг. Тэгээд цэргэлж одоогийн Төв Казахстаны нутагт ч одоо Актобегийн хавьд зүч Сүбэдэ хоёрын зэрэгтэй
замд нь хөндлөсөж байгаа байхгүй. За тэгээд яг энийг бол тэр Слегостов гэдэг Башкирийн судлаач гэж би яриадсан шүү дээ. Тэр бичгтээ болоогүй энэ хоёр санаатай хоризм шахахыг эрхийг хүлээсэн. Ер нь хоризм шахах гэж ямар нөхөр байдгийг үзье энэ төр гэж бодсон гэж. Энэ Иргиз голын тулдааны тухай. Зөвхөн тэр тухай одоо жишээлбэл мусульманы түүхч Аль-Насавигийн бичсэн номон дээр энэ Зүч Сүбэдэ хоёр элч явуулаад гэхдээ бид ингээд мэрэгдийг дарахаар явж байгаамаа. Тантай байлдах тушаалгүй. Чингис хаан бидэнд тийм тушаал өгөөгүй гэж хэлсэн баг. Тэгсэн чинь тэр хоризм шахахын хэлсэн үгийг тэр Аль-Насави бичээд үлдээсэн байхгүй. Тэгээд тэр Аль-Насави болдог. Хоризм шахах гэхдээ танай Чингис хаан тушаагаагүй гэж болно. Аллах бурхан надад та нарыг дар гэж тушааж байна. Гэт ингээд байлдсан байгаа юм л та. Яг хөө тэгээд Аль-Асирийн бичснэр энэ Аль-Асирийн бичснийг жоохон болгоомжтой үзэхгүй энэ жоохон давстай гаралтай. Айгүй их давсалж бичдэг. Ялангуяа монголчуудын муухай гэх цуглуулж бичдэг. Энд ч нөгөө бүр сүүлд 1220 гэд оны үед нөгөө Зевс үед хоёр чинь баруун зүг рүү давшихтаа тэр юг Иракийн баруун хэсгийг арчаад өнгөрсөн байдаг хөөхгүй. Тэгээд нөгөө Мосул хотод байсан түүхч Монголоос их айсан юм шиг хүнээс монголчуудыг дарж болно. Тэгэд дарж исэн юм аа гэд үнэн удал мэддэхгүй бах юм бичээд байсан. Тэгээд тэр нөхөрийн бичснэр бол энд одоо хоёр талаас ингээд Монгол зэрэг бол хоёр дахин байгаа байсан юм байна гэсэн утгатай юмнууд бичээд байгаа. Тэгээд хоёр талаас эхлээд байлдаан эхлэхэд Монгол зэрэг бол эхлээд зүүн жигүүрийн нефт цохоод тэгээ ер нь баг хоризм шахах ялагдах нэ гэж бодож исэн чинь хоризм шахахын баруун жигүүр одоо сүрхий тавшаад тэгээ монголчууд ухраад нэг иймэрхүү нэг бүтэн өдөр ингэсэн байлдаан болсон байгаа. Тэгээд Аль-Асирийн бичснэр бол тэгэнгүүт нь монголчууд төв рүү цохилт өгөөд бүр хоризм шахаж өөр нь олцолж шахаад тэгэхэд бол одоо хоризм шахахын Туркмен хатнаас төрсэн хүн Жалалиддин шах бол одоо их зөрөгтэй байлдаж эцгээ амийн аварсан хатар гэдэг. Тэгж бичээд байгаа. Яг тэр үеэс ихтэй хоризм шахах бол ер нь монголчуудтай ил талд тулдаж болохгүй юм байна гэдэг нэг айдас төрсөн гэж зарим түүхчид бичдэг л дээ. Тэгээ нэг өдрийн байлдаанд дуусаад тэгээд шөнө нөгөө хоёр чинь цэргийнхээ хүрээнд бахан гал өрдөж орхиод тэгээд шөнө яваад гисэн. Тэгээд хоризм шахаараас нь нэхээгүй баг. Тэгээд нэхээгүй байна гэдэг чинь нөхөр нь за ерөн хэцүү юм байна шүү гэж бодсон байж болно. Эсвэл Монгол морин цэргийн хурдыг бүцэг гэж болно. Тэгээд ер нь хоризм шахахтай эхний мөргөлдөв тэнд гарч байгаа байхгүй. Нэхэх хүчин чадлан чөрөөгөж болох юм байна те. Нилээн байж болно. Зүгээр зарим одоо их сурвалжууд энэ Жужааны энтрийн бичиж байгаагаар бол одоо хоризм шахах 60,000 зэрэгтэй байсан. Нөгөө хоёр нь бол одоо 2 түн гэж их сурвалжууд бичээд байгаа. Тэгээ 2 түн чинь бас яг 20,000 гэсэн үг бас биш шүү дээ. 10 хэдэн мянга тэгээд мэрэгдүүттэй байлдахад бас өгсөн л билүү дээ тий. Тэгэхээр зэрэг 15 14 мянга ч юм уу. Энэ хүч бол их зөрүүтэй байсан гэж ингэж үзэх хэрэг. За ингээд нутаг уцаад тэгээд дараагийн даалгавар авсан байгаа Чингис хаанаас. Гэхдээ энэ хоёр чинь нутаг уцаад ирсэн чинь 1219 оны 100 Монголын нутагт эргэж ирж байгаа шүү дээ энэ хоёр чинь. Тэгсэн чинь аль хэдийн нөгөө хоризм шахах чинь Отраар хотод Чингис хааны нөгөө 400 худалдаа ачинг одоо Отрарын захирагч Иналчиг Гайр хаан цаазалдсан мэдээтэй ингэж ухтж байгаа байхгүй. Тэгээд хин тэр үед бол яг хөө тэгээд манай түүхэнд бол нэг юм айгуу сүрхий бичдэг. Манай алтан аргамжийг таслав гэж Чингис хаан үзээ. Тэгээд одоо ингээд ер нь итгэлийг эвдэж эвгүүдсэн нөхөр бол энэ хоризм шахах шүү гэж манай түүх үедээ гэж бичиж ирсэн. Тэгээд бид нар ч тэрүүгээр нэг нөгөөдлөөс чи ингээд боддоо. Банк гэд нутгийн чинь хойдолд Хараат аймгийн чинь Зүч Сүбэдэ хоёр очиод буцхаа ичиж штэ тийм яг оргодол босвол амтыг хөөж явсан л байна л да. Тэгснэ миний Хараат гэж бодож байгаа Харгитан улс руу давх гэж ороод тэнд хүчлүүгийг алаад тэгээ Харгитан өөрийнхөө мэдэлд авчиж байгаа. Тэ? Энэ мэтийн бас
одоо юу гэх юм те казус белли бол бас гарсан байна л гэж харагдаад байгаа юм л да. Тийм учраас тэр хоризм шайх бол худалдаа модалдаа хийх гэж ирсэн худалдаачдын бол ер нь энэ бол худлаа шүү энэ гэсэн тал байж болно. Тэгэхээр нөгөө дайм бол одоо гендээч би гондооч би гэдэг шиг юм болсон болов гэж надад харагдчих. 400 худалдаачин гэж монголчууд яг дандаа Монгол угсаатай худалдаач биш байх тий. Биш байх л да тэр чинь аюунууд нөгөө исламын шашинтай тэр хавийн одоо уугурууд байна. Манай уугурч өөрөө манайхыг сайн дураар дагаж орсон. Дараа нь харлагууд нь дагаж орсон тий. Нөгөөдөл чи ингээ харж байгаа шүү дээ хамаагүй бэртэ улсын зүүн талд гараад ирсэн байна тий. Хоёрдугаар тэр улс чинь нөгөө алт улсаас ирдэг том худалдааг дунд нь хянаа зогсож чинь тэр улсгүйгээр тэр худалдаа хийдэг ард түмэн чинь амьдарч чадахгүй болж эхэлж шүү дээ. Тэгэнгүүт хамгийн түрүү эхлээл уугрын эдикут гэдэг бохол хаа захирч яхад солно. Барчуг альдгийн гэж. Тэр нөхөр Чингис хааны 5 дахь хүү бол ёо гэд. Дараа нь Арслан гэд Харлуугийн хаан. Тэгээд би одоо бас таныг дагъя гэд ингээд. Тэр ч бас нэг зүгээрч дагаагүй л дээ тэр. Яг нутаг дээгүүр нь хоёр түмэн зэрэг ингэж яваад нутгийн баруун үйл дээр нь очиод Хангалын аймгийг буцагчаад буцаа явахарч за энэ ч гэсэн сүйд хийх юм байна. Ер нь бүр эртхэн дагаар орёо. Тэгээд яг нүдэн дээр нь хоризм шахахыг баг буцагчаад буцаа авчиж байгаа шүү дээ. Зөвхөн байлдах үүрэг даалгаваргүй байсан учраас л байлдаагүй болохоос шүү. Тэгээд дахиад хоризмтойгоо дайтах даалгавар аваад тэгээд хоризм руу бол бүгдээрээ хөдөлж байгаа шүү дээ. Ер нь бол Чингис хаан чинь тэнд маш их ач холбогдол өгсөн. Чивтэр нөгөө дэлхийн тэгдгээр дан тэг дан гэдэг дээр яриадсэн шүү дээ. Ингээд Алтан улсын их том хэсгийг эзэлчээд тэгээ ингээд юу худалдаа хийх гэсэн чинь хоризм ингээ бөглөө болоос утсан. Тэгээд тэрийг ер нь буцах хэрэгтэй байна гэж. За энэ дээр бол сүбэдэ одоо зөв хоёр чинь дахиад нөгөө танд юм чинь алсын байлдаа нэрээд хийж байгаа байхгүй. Тэр дайны үед би нөгөө ярьж ирсэн шүү дээ энэ хоризм шахах бол тэнэг хүн биш ээ. Саяхан мөрний эрэг дагуу ингээд цайзууд дээр гарнизонууд суулгаад үндсэн зэрэг нь Бухарын орчимд байрлаад тэг ингээд харж байгаад аль цайз дээр монголчууд ирхнүүд ишээгээ очно гэдэг ингээд байлдааны төлөвлөгөөнийг тиймэрхүү байсан юм шиг байна гэж. Тэгсэн чинь яг Каракумын илсэн цөлийг нефт гараад Бухарын дэргэд гарч ирдэг цэргийн командлагч бол Зевс үедээ хоёр. Тэгэхээр энэ хоёр бүр ийм алсын байлдааны рейдэнд мэрэгжиж эхэлж байгаа байхгүй. Шилдэг юмнуудыг хийдэг гэдэг. Тэгээд нөгөө огт бодоогүй байсан Каракумын илсэн цөлийг панк гэд нефт гарч ирээд тэгээ Бухарын хажууд цэргэн Монгол цэрэг хүрээд ирдэг. Нөгөө цайзууд ч бүр зүүн зүгт тэнч тал цэрэг цайзуудаар ингээ хоогдож суудсан байж байгаа шүү дээ. Тэр нөхдөө чинь наашаа ирж амжихгүй. Бухарын хажууд байсан нөөц чинь дангаараа эсрэг байлдаж чадахгүй гэд ингээд хоризм шахах чинь ерөөсөө нөгөө бүх байлдааны төлөвлөгөө нураад тэгэд нөхөр одоо нутгийнхаа баруун зөвхөр зүхтааж байгаа байхгүй. Тэгэнгүүт 1220 оны намар өглөө 100 болов Чингис хаан Зевс үедээ хоёрт одоо хоёр түмэн зэрэг өгөөд за энэ хоризм шахахыг хаан л байна очиж устдаг гэд. Тэгээд тэр нөгөө алдартай аян данч эхэлж байгаа. Тэгэхээр энэ хоёр чинь ингээд нутгийн баруун талаар яваал Нишапурыг эзлээл, Тебризийг эзлээл ингээл одоогийн Ираны нутаг штэ. Энийгээр ингэж яваад. Тэгээд нөгөө эцэст нь Калка голын иргэд Оросуудыг цогсон юу ч байхгүй. Тэгээд ингээд нөгөө хоризм шахахыг ингээ хөөгд байн гараас нь хөөгөө яваад. Тэгэд энийг нь судалсан эрдэмтэд болвол энэ зүгээр нэг хөөгөө яваад байгаа биш вэ гэдэг. Чи ингээд нэг стратегийн оттолт гэх юм уу, бүслэлт гэх юм уу те. Ингээл Монгол зэрэг ингээд явах бол баг багаар нөгөөдхий чинь байх ингээд бүс нутгийн хумайл байгаа байхгүй. Тэгсээр яваад нөгөө хоризм шахаж яах вэ? Юу яасан да? 21 оны ихэр байна уу? Биш 20 оны 12 сард Каспийн тэнгисийн Абискун тэнгис гэдэг байсан тэр үед. Тэр Каспийн тэнгисийн нэг арал дээр очиод нас орцсон. За тэгээд тэр үед чинь нөгөө хоёр чинь ингээд Ираны баруун хойд биш зүүн хойд хэсгийг нэлээд эзэлж бүжигнүүлж янз бүр ингээд тэр болж хагаад тэгээд Кавказ руу
гараад Азербайджаныг байлдаж эзэлсэн юм. Азербайджан дагаар орсон билээ л дээ. Тэгээд тэр чинь Муганы тал гэж их гоё тал байдаг Азербайджанд. Тэгээд тэр талд өвлжж яхад одоо их сурвалжуудын мэдээгээр Чингис хаан Сүбэдийг дуудсан баг. Тэгээд тэрийг нь харахаар Зэв Сүбэдэгээ бид нар нөгөө ЗС гэдэг цагаан толгойн эстрадаар нь яриад байгаа шүү. Энэ аян дээр бол Сүбэдийн одоо оролцсон байна гэж. Тэр нь чи орлогчийн дуудахгүй үстэй. Даргын л дуудсан шүү дээ. Тэгэхээр дарга нь Сүбэдэ юм байна гэж харагдаад байгаа юм. Тэгээд Сүбэдэ очиод нөгөө нөхөр чинь хүцээ. Тэ хүцэн байна. Гэтэл одоо ингээд тэр хөвчаагүй чинь ингээд Кавказаа даваад цаашаа зугтаа ивчлаа. Тэгээд эднийг ер нь араас нь мушгиж одоо буцах хэрэгтэй байна гэсэн айлтгал оруулсан гэж энэ ч одоо Йоаннес улсын судар дээр дурдгдсан байдаг. Ийм болсон тэгэнгүүт нь Чингис хаан зүйтэй гэж одоо яв гэдэг. Гэхдээ ингээд явсныг ингээд Европын төвчийн ч нөгөө Европ руу анх Монгол зэрэг орж иж байгаа шүү дээ. Европын төвчд бол ингээд Зэв Сүбэдэ хоёрыг тасдаж аваад ингээд амар юм болсон. Тэгээд Оросуудыг буцагсан гэд яриад байгаа байхгүй. Гэтэл нууц товчоог унших юм бол яг 3 зүйл дараалаад 260 дугаар зүйл дээр нь бол Өртгөө овгийн Чормаган хорчийг Багдад иргэний халифын султан аялуулах гэж байна. Тэгэхээр чинь нэг хорезмыг эдэлсэн байгаа шүү дээ. Тэндээс халиф руу одоо Багдадын халиф руу тийшээгээ Чормаганыг явуулж байна тийм үү. Энэ ингээд одоо нөгөө торгоны зам нэг маршрут мөн араб ертөнцийг явж байгаа маршрут мөн тийм. За хоёр дахь нь Индус иргэн Багдад иргэн хоёрын зур 10 маруу Мадасарын иргэний Апту болгосонд 4-ийн Дэрбэ багшныг явуулах гэж байна. Энэ бол зүүн урд Ираны чиглэлд одоо Мазандаран хот одоо энэ 10 Мадасарын энтриг нь бол Мазандаран хот гэж манай хүмүүс тайлбарласан байна л да. За ингээд эн чинь энтхэг явах маршрут байна тийм үү? Гурав дахь нь бол Сүбэдэ Баатрыг энэ дэр Зэв гэж өрөөсөө дурдахгүй. Сүбэдэ Баатрыг Ханлан, Хевчаг, Бажгид, Оросууд, Мажарууд, Асууд, Сасууд, Сиркес, Кашмир, Болар, Рарл 11 иргэнд зарав өгсөн баг. За Ханлан гэдэг нь Канглын овгийнхан нөгөө мэрэгдүүдийг агуулж байсан. Хевчагууд мэдээж ойлгомжтой. Хорезм шахын зэргийн хүч байж байгаа зүгтж алга болсон төгтүүд. Бажгидид гэдэг нь башкирууд. За Оросууд ойлгомжтой. Мажарууд гэдэг нь унгарууд. Асууд гэдэг нь осетинчууд. Сасууд гэдэг нь саксинууд юм шиг байна. Сиркесүүд гэдэг нь черкесүүд. Одоо ингээд айгүй тодорхой болж байгаа Кавказ гэдэг нь. За Болар гэдэг нь болгарууд. За Рарл гэдгийг манайхын Унгарын хааны цол гэж нь тайлбарласан чи маргадахын энийг нь бол лал гэсэн үг байна гэж бас тайлбарласан эрдэмтдтэй байна. Мусульмануудыг дарах суудгаар. Тэгээд идэл жайг уст мөрний гаталж Кева Менкермен болгосон түрээ гэж хүртэл яв гэж. За идэл гэдэг чинь ойлгомжтой ижил мөрөө. Тийм ээ. Жайг гэдэг чинь яик буюу одоогийн Урал мөрөө. Тэгээд Кева Менкермен гэж гонч Киев хүртэл яв гэж. Кева Менкермен гэдэг нь тэр үед нөгөө түргүүд Киевыг тэгж нэрлэдэг байсан юм шиг байна. Тэгээд энэ замаар явуулсан байх юм л да. Өст мэрэгдүүдийг, өст хипчакуудыг хөөж гэдэг чинь ер нь тэдний хөөхтэй ер нь зориуд нэгдүгээр түншиж үзэж газар нутгийн тандалт хийгээд тэгээд дараагийн удаад бүр эзлэх бодлоготойгоор явуулаад байгаа шүү. Чингис хааны захиалсан дотор нөгөө нуус тавчаан дээр байгаагүй захиас энэ дээр байхгүй байна л та. Тэр яг хавшиж хоризонтыг үзчихэд иргээд тэгээ монголчуудыг одоо ингээд бүр анханасаа дэлхийг эзлэх бодолтой байсан гэж үздэг эрдэмтэд бол энэ ингээд туршиж явуулсан гэж магадгүй тэр хевчаагууд нь мэрэгдүүд нь шалтгаал байсан баг л та. Тий. Зүгээр шалтгаан нь бол тэр торгоны зам байсан болов уу гэж би харах гэдэг. Ингээд энэ замаар одоо бидний дайсан хэм бэ? Бидний нөхөр хэм бэ? Тэгээд одоо трийгээ тодорхойлоод тэгээд дараа нь энэ замаар ингээ хөдөлთა аюулгүй байхын тулд хэрэгтэй бол дайсны буцах нь нөхрөө өөрийн болгож авнаач гэдэг юм уу. Энэ хоёр чинь зүгээр ингээд тэргээр хүн халаа давхад байсан хоёр биш шүү дээ. Зөндөө олон нөхөртэй болж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэр Калка гол дээр эртэл Калка гол дээр болохоор манайх ингээд 2 зэрэг байсан юм аа гэд 20,000 зэрэг бичиж байгаа байхгүй. Тэр чинь нэгдүгээр
2 түм гэдэг бол яг 20 мянга ч гэсэн үг биш. Магадгүй 15 16 ч байсан байж болно тий. Хоёрдугаарт тэр нөхдүүч ямар мөнхийн ус уудсан хүмүүс байгаа биш. Энд чи ерөөсөө тэр 20 минутаас гараад Тибризийг эзлээ. Тибриз 3 эзэлчихэж байгаа шүү дээ. Гэхдээ Тибриз 3 байлдаг үлдээ. Тибриз гэж бас их гоё хот бий. Монгол цэрэг эхлээ яваад ирсэн. Узбекдэг хаан байсан маа. Сайхан архичин гар байсан юм шиг гоо. Тэр үеийн нөгөө арабын түүхчид бичгтээ өдөржингөө архитдаг байсан. Юу ухаан орохгүй архитдаг байсан. Тэгээд хичнээн архичин байсан ч гэсэн за эднэртээ би байлдаж болохгүйгээд эхлээд эренгүүт нэг буугаад өгчөж байгаа. Тэгээд албан татвараа төлье. Тэгээд төлчөөд нөгөө хоёр чинь цаашаа Кавказын руу яваад гэж байгаа шүү дээ. Тэ? Тибризийг штаагүй. Кавказ руу явчихад тэгэнгүүт нөгөө гүржийн хаан маань ч болохоо байлаа. Хөөе Тибриз рүү илчилгээгээ цөмөрөө ингээд энэ нийлээд итрийг дараа марыг гэд. Тэгсэн нөгөө нөхөр чинь согтоогоор чи юу н бас болох юм гэсэн юм ярьсан асуудал үүсээд тэгэнгүүт нөгөө монголчууд чинь эхлээд гүрж рүү нэг орж Георги Лаша гэж хаан байсан. Тэрний цэргийг нэг буцагчод тэгээд гүржийг эзэлгүй буцаад тэгээд буцаад Тибриз дээр хүрэх гэж байгаа. Тэгсэн Тибриз нь одоо бид нар байлдахгүй 2 дахь удаага алан дотор гэдэг 3 төлсөн байдаг хгүй Тибриз чинь. Тэгээд бид нар чинь тэгээд яг ингээд хүмүүс бол ингээд шууд ингээд Кавказын руу нефт гараад Орос руу очсон юм шиг ойлгох гэдэг үгүй шүү дээ. Гүрж орчоод нөгөө хоёр чинь буцаад баг ингээд Иракийн одоо баруун хойцсгэр бахан хотод эзлээд явчихж байгаа. Тэгсэн мөртөө цаашаа явахгүй ерөөсө тигр мөрөн хөрөхгүй байхгүй. Тэгэхээр нөгөө эзэн хааны зарлиг дотор Багдадын алиф гэсэн даалгавар байхгүй гоо шүү дээ. Багдадын алиф чинь Чормаган орчин хариуцж байгаа чиглэлтэй. Тэгэхээр манай хоёр бол тэр захын хотуудыг эзэлж бужигнуулж ингэж бужигнуулж жагаад буцаад Азербайджаны Муганы хөндөд очиж өвлжөөд тэгээд дараа нь Дербентийн хоолойгоор Кавказын руугаа даваад орж ирж байгаа байхгүй. Дербентийн руу бүр Рашидадны судар төмөрн хаалга гэдэг бүр монгол үгээр бичсэн. Угаасаа юу нэвтрүүлгээр нийт Сүбэдэбаатарын байлдан дагуулсан улс орнууд маршрутыг газрын зураг дээр харуулах бах тий. Тэгэхээр маш урт маршрутууд гарч ирэх бах, маш том талбай масштаб эзлэх бах. Бүгдийг ингээд гаргана гэвэл Евразийн газрын зургийг авал ингэсэн юм харагдана да. Ерөөсөө цагийн дарааллууд л оруулах бах тий. Тий онцгийн дарааллуудад оруулах бах. Яг ийшээ Сибирийн ой руу байхгүй. Байгаль нуураас нэг жоохон хойшоо ороод утсан. Өмнө зүг рүү одоо энтгэг рүү байхгүй. Тэрнээс шууд ингээ бүр шар тэнгисээс эхлүүлээд Адриатын тэнгис хүртэл зүгээр л тэн чинь ингэсэн юм харагдсан. Нефт шууд сүлбэж байлцсан. Энэ ийм жанжин дэлхийн төвөнд байхгүй. Наполеоныг мундгал гэдэг Наполеон ч тэгээд Парижээс авал хамгийн зүүн талдаа Москва хүрээ үсттэй. Москва хүрсэн юм. Москва хүрсэн. Тэгээд Москвада тогтож чадаагүй шүү дээ. Тэгээ буцаа хөгдөө өвцсөн шүү дээ. Гэхдээ тэр хүний байлдааны талбар гэдэг чинь нэг ийм юм байгаа шүү дээ. За, Македоны Александр бага Грекээс Персиг нэг бүтэн эзлээд тэгээд нэг энтгийн хойдол хүрсэн баг тий. Одоо гэдэг ч юм уу. За, Сувар бол тэгээд нэг ингээд Оросын нутаг дээр тэгээд нэг Европын нутаг дээр Австрт нэг жоохон тэр авдад байлдсан ба шүү дээ. Одоо гүцэх жанжин өөр юм байгаа юм дээ. Жуков ч нь бол одоо гол гавьяага бол халахын голыг хасчих юм бол 2 дугаар дайны фронт дээр л зөвлөлтийн нутаг дээр л байлдсан шүү дээ. Тэрнээс биш ингээд хаавсан сүм улсаас авахлаад Унгарын хаант улс тэр үеийн одоо Загреб хот мот хүртэл Адриатын тэнгис бараг Италийн Триест хот хүрсэн хүн шүү дээ. Цэргүүд нь. Тим юмнууд. За ингээд баруунш байлдан дагуул Кримийн хойг хүрээд. Тийм тэгээд тэр чинь болоогүй Кавказ даваад гараад ирсэн чинь нөгөө хөвчээгүүд алаанууд Черкезүүд болохгүй болоод байна энэ цаг. Тий. Тэрийг одоо шууд Аз руу татъя одоо. За тэгээд том байлдан дагуулагч тийхтэй. Жоо амьдралынх нь багтааргүй болчиход шүү дээ. Амьдралынх нь байлдан дагуулын талд нь ч хүрээгүй шүү дээ. Хоёулаа.
товчлээ. 1223 он хүрэх гэдэг нь шүү дээ. Калка голын тулалдаа ингээд эн чинь 1248 он сүүлчийн дайны хийсэн хүн шүү дээ. Дахиад 25 жилийн дулаан дутуу. За окей. Юу яач. За тэгээд энэ дээр нэг асуудал гарч ирж байгаа. Одоо яг энэ нөгөө Аль-Асир гэдэг нэг Монголын мууг цуглуулж өчтдөг Мосулын нэг нөхөр байсан гэдээ би яриад шүү дээ. Тэр Аль-Асирийн судар дээр энэ хоёрыг ингээ буцаа явж яхад Балгарууд ингээ хотж жагаад буцагсан гэдэг. Гэтэл одоо жишээлбэл Рене Груссего тийм байгаагүй харин ч энэ хоёр чинь Балгаруудыг буцахад бүр Кама гол хүртэл хөөс юм агээд биччихсэн байна. Тэгээд яг энэ бол нөгөө ялагдчихгүй Жанжинбаатар мөн байсан юм уу биш байсан юм уу? Балгаруудад буцах хүрсэн юм уу цогдоогүй юм уу гэдэг асуулт эндээс гарч байгаа байхгүй зүгээр одоо Груссегог яах нэг хэсэг байна тийм ээ. Тэр Аль-Асир гэдэг ер нь л нэг үхээсээ хатаасаа гэсэн бодолтой нэг түүхчин бичсэн нэг юм байна. Тэгээ энэ хоёрын завсраар нь харж үзэх юм бол би бол дотроо юу гэж бодоод байгаа. Нэг бол толгойн анги нь отоонд орсон байж бол буцаж явахт нь эсвэл нөгөө давуу хүчтэй зэрэг гараад ирэхээр манай монголчууд чинь тараад алга болчихдаг штеп. За одоо цагаан сарын шинийн 3-нд тэнд уулз ёо гэд ингээд тарчдаг. Тэрийг нь нөгөөдөл нь бид нар ялцлаа. Устгахчлаа гэж бодсонтой холбоотой байж магадгүй. Хоёрт нь бас нэг ойлгомжгүй байгаа одоо үнэн удаа мэддэггүй байгаа нэг хэсэг бол нөхдүүд Кремийн хог дээр очиод Солдая гэж одоо Италиуд нэрлэдэг байсан Судак хотогчноо гайчиж байгаа. Гэтэл Кремийн хог дээр бол Венецийн худалдаачид Херсонесээр төвлөрдөг. Судак хот нь бол Генуя хотын худалдаачид. Тэгээд нөхдүүд бол Генуя хотын худалдаачдын хэсгийг устгаад Кремийн хог дээр Венецийн худалдаагчид монопол эрх бий болгож штэ. Тэгээд тэрний хариуд нь нөгөө Венецийн чинь Европын тухай бүх мэдээлэл инээ тэрэ тийм өгсөн байна гэж ингэж юу яасан байгаа. Калка голын тулдааныг ч одоо өөр анги дээр ярьсан болохоор одоо юу яйдөө ингээд орхиод тий. Тэгээд буцаж дахиж ирээд тангуудын дайн. Тэн дээр ч дахиад нөгөө алсын ирээд хийж байгаа нөхөр чинь. Чингис хаан ингээд тангууд руу дайраад орж штэ тий. 1226 27 онд. Тий. Тэгэхэд Сүбэдэ бол яаж юм гэхлээр өөрийнхөө зэрэгтэй хамт хар хотоор дайраад тангуудын зүүн одоо зүүн хэсгийг ингэж эзлээд гэдэг маань бас алтан улсаас тусламж ирж магадгүй гэх тэр хэсгийг нь хааж штт. Тэгэнгүүтээ тангадынхаа өмнө хэсгээр нь ингэж тойроод уугартай хилж байгаа хэсгийг очиж яагаад эзлээд өөрөөр уутлж байгаа тангадыг. Эзэн хаан бол чигээрээ нөгөө тангадын нийслэл рүү дайраад штт тий. Тэгээд энэ бол бас дахиад зөвхөн бичгүй л болохоос бас нэг мундаг одоо кавалер морин цэргийн рейд байхгүй. Бас бүр хуулан дундуур явж эхэлж штт. Бараг гэмлээ уулын хойд үзүүрээр. Тэгээ харамсалтай нь мань хүнийг тэр тангадад байлдаж явахт нь эзэн хаанаас орсон. За зарим домогт бол эзэн хааны шарлыг одоо Монгол нутг руу хүргэхэд бол Сүбэдэ Баатар өөрийнхөө цэрэгтэй хамт дагалд явсан гэсэн домог байдаг. За одоо тэрний үнэн ч юм уу удаа ч юм уу янз янз зарлал байдгийг. Тэгээд 1227 онд болж байгаа үйл явдал тий. 1229 онд Өгөөдөө хаан ширэнд суусан. Тэр их хуралдаад бол Сүбэдэ Баатар оролцоход алтан ургийн төмхөн үнжийг хатан болгон шагнасан гэсэн бичээстэй байна. Юу болсон сүдэрдэг. Тэгэхээр алтан ургийн гүнж мань хүнд өгсөн гэхээр маш өндөр үнэлж штэ. Алтан ургийн гүнжиг бол баргийн хүнд өгөхгүй ойлгомжтой шүү дээ. 1229 он гэдэг чинь Сүбэдэ Баатар 54-т байсан юм. Тэ? За ингээд нөгөө Сүбэдэ Баатар маань Алтан улсын эсрэг дайнд мордчих. Тэгээд жуудан тэтгэврт гарах хугацаа өнгөрөө явчихлаа шүү Тэгээд дээ. энэ хүн чинь ер нь үхэн хөглөө байлцсан. Тийм тэгээд яг тэн дээр дахиад нэг ойлгомжгүй домог байдгийн Тунгуан бонд гэж одоо нөгөө Алтан улс руу ингээд дайрж яхад нэг уулын замыг хаацсан их том бонд руу Сүбэдэ Баатар дайраад хоёрч дайраад амжилтгүй болоод хуурамч хурж үзээд нөгөө зөвчтүүд нь аль хэдийн туршлага суудсан. Гарахгүй. Тэгэхээр мань хүн тэр бонтыг тойруулаад уулаар цэргүүдээ хуваагаад давшуулсан. Тэгээд тэгтэн одоо Чинхэ шан гэдэг зөрчдийн жанжин болвол Сүбэдэ Баатар буцсан юм аа гэдэг.
бичээд байгаа юм. За зарим түүхчдийн бичснийг үзэхэд гүйгүй боцогсон юм байхгүй. Чи ингээд цэрэг нь баг 10 20 угагдаад ингээд явж байгаа. Нэг зөөрийн цэргийн захин гутаа нөгөө зөрчдийн жанжин шагнал авахын тулд эзэн хаанд аста монголуудыг буцаглоо гэд мэдүүлсэн болохоос биш ерөөсөө тийм болоогүй гэд. Тэгээ энэ бол нөгөө дахиад ялагдчихгүй Баатар мөн байсан уу биш байсан уу гэдэг нэг маргааны сэдв дээр юм болж байгаа юм. Таны дүгнэлт. Би бол нэг юу гэж бодохгүй байна. Сүбэдэ Баатар тэгээд тэнд нэг ялагдсан гэж бодохгүй нь харин тэр хин Чанхашан гэдэг жанжин нь бол юу байсан байна л гэж бодод байгаа. Нөгөө гэлс улсын Баатар цол авахын тулд нөгөө амар монголчуудыг чинь дарлаа шүү гэд төрөөгөө тэгээ мэдээлцсэний нөгөө тийм түүх тэмдэглэж байгаа улсууд наа тэгсэн юм байна гэд бичээд авсан юм байна гэж. Тэгээ энэ хүн чинь 1234 онд зөрчдийн Алтан улсыг мөхтөл Алтан улсад байлдаж байгаа байхгүй. Тэгээ хамгийн сүүлд нь маань юм чинь энэ Тунгуан бомтыг тойроод явцсныг нь өгөөдөө бол зэмлсэн. Тэгээд одоо хийнийг Сүбэдэг жанжныхын албан тушаалаас одоо усах гэж оролцсон гэсэн юм бас тэмдэглэтэй байна. Тэгээд тэгт нь толоо Сүбэдэг хүмүүрч ингэж болохгүй шүү дээ гэдэг. Тэгээд ер нь стратегийн үүднээс нь авч үзэх юм бол зөв байсан юм байна гэж хардаг. Яг л Тунгуан бомтод 100,000 зэрэг Алтан улсын 100,000 зэрэг байсан. Нөгөө тойроо явцсан чинь нөгөө 100,000 ч одоо байлдах хөнгөө. Тэр оронд нөгөөдөг чинь уулмуулаар даваад хаав байсан бүр кафенлуу тавьж явчихж байгаа.